сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За уншлагаар өнөөдөр тэр одоо юу мэдэрч байна вэ гэсэн сэдвээр уншлага хийх гэж байна. За өнөөдөр бол бүр хизээч хийж байгаагүй 4 төрлийн сонголттой. За тэгээд 4 төрлийн стикерээс та сонголтоо зөв хийгээрэй. За ийм жоохон ойртол юм байна. За сонголтоо хийсэн баг тийм ээ. За эдгээр картуудаар яг юу хэлэх гээд байна вэ гэхээр. За нэгдүгээр группийн тэр одоо юу мэдэрч байна вэ? За тэр хүний одоогийн мэдэрч байгаа байдал нь бол за хамгийн ихний карт бол hide away гэсэн карт байна. Hide away. За hide away маань яг юу хэлэх гээд байна? Тэр чамтай ерөнхийдөө ганцаараа одоо юу гэх юм ганцаараа чамтай гэхээр ганцаараа биш юм байна. Юу гэж хэлэхлээ? Хоёулахнаа тий. Хоёулахнаа хамт байхыг хүсэж ин гэсэн үг. Магадгүй нөгөө хамт байх хоёулахнаа байгаад байх боломж нь нэг тийм олддгүй нөхцөл байдал байж болно шүү дээ тийм ээ хүмүүс одоо янз бүрийн нөхцөл байдалтай байгаа учраас. За тэгэхээр ерөөсөө л хоёулахнаа хамтдаа байчих газрыг одоо хайж инэх үү бодож инэх үү хамгийн ихний үзэр нь одоо ерөөсөө тэр. Тэгээд дурсамж нь тий чамтай хамт байсан үеийн дурсамж нь одоо ерөөсөө яг ингээд дотор нь эргэлдээд байгаа гэсэн үг байхгүй юу? Дахин эргүүл санаал ахаад тэр үе шиг хамтдаа ахаад нэг удаа хамт байчих юмсан гэж бодоод тэгээд чамайг санаж гинэ гэсэн үг. Одоо бол яг тийм л юм мэдэрч байна. Хамгийн ихний карта шууд. За forgiveness гэдэг энэ үзэр яг юу хэлж байна? Ерөнхийдөө уучлж өршөөх гэсэн утгатай. Гэтэ тухайн үед анх эхлээд уулзж явах үедээ ч юм уу хаа нэгтэй уулзах үедээ нэг олон уулзсан нэг тийм шин төрлийн энерги байна л та одоо ерөнхийдөө харьцаад удаагүй нэг хоёр удаа уулзсан л ер нь баг нэг л уулзсан байх гэдэг ч юм уу тийм шин. А тэгэнгүүт яг яаж юм нэхэр тэр үед хамт байсан дурсамж нь байнга бодогдонгууд тухайн үедээ одоо бас нэг юу гэх юм бэ тий одоо тухайн тэр үеийг өршөөгөөрөж гэдэг юм уучлаараач гэдэг юм уу. Тэгээ би ер нь нэг жоохон тэр үед жоохон яарчлаа гэдэг юм ямар нэгэн байдлаар тийм одоо буруу байсан тийм буруу хийчлээ гэдгээ одоо ойлгож байгаа гэсэн үг. Тэр үед тэхэсгүй байсан гэсэн маягийн нэг тийм. Тэгэхээр өмнө уулзахтаа магадгүй нэг хайхтар юм бодлого эргээд ингээд өөрийн чинь дурсаад санаад ингээд хамтдаа байх боломж юу хүснэ гэж бодоогүй юм шиг байна те. Ерөнхийдөө бодлогоогоор дараа нь одоо жоохон уучлаараа өрчөөгөрөө одоо гэд харамсаж байгаа баягийн байдал. За нэг тийм төрлийн энерги хамгийн чухал гол юм байна те. Эргээд чамд ойртох хүслээ байхгүй ойртох. Чамтай магадгүй тэр жоохон онцгүй эвгүй харьцсан ч гэдэм үү тэр үедээ тэгэнгүүт одоо өөрөө нэг тийм эргээд энэ хүнийг ойртуулахгүй ч гэх юм харилцахгүй ч юм холбоо барихгүй ч гэх юм уу те нэг тиймэрхүү байдалтай байгаа байж магадгүй. Тэгэнгүүт энэ хүн болохоор би тэр үед жоохон буруу хийчлээ л гэл. Тэг яагаад ингэж ба гэсэн маягийн юмыг одоо зөвхөн одоо тийм ингэх ёсгүй байсан гэсэн маягийн юмыг л одоо бодоод байна гэсэн үг. За энэ within the next few months гэдэг те энэ дээр яг юу хэлэх гээд юм хэр одоо бодож эргээд одоо тань руу заашгүй одоо үйлдэл хийн тийм. Одоо яагаад гэвэл эн чинь хүсэл нь байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр үедээ буруу байсан гэж бодцсон учраас үйлдэл хийж чадахгүй байж сүүлд нь бол одоо юу гэх юм хичнээн буруу байсан ч гэсэн холбоо барья. Эргээд холбогдъё. Буруу зөв уучлалт гуйх ёстой бол уучлалтаа гуй гэж тий. Ингэж шийднэ гэсэн үг байхгүй юу? Ойрын цөөхөн одоо тий. Ойрын хэдэн сард гэж байгаа байхгүй юу? Ойрын 1-2 сарыг л хэлж байгаа. За цаатал нь 3 сар. Ягаад гэвэл ойрын гэж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр энэ хүнээс ойрын саруудад хөдөлгөөн гарна уу тийм. Гарахаар байна. Та одоо хөдөлгөөн гарахыг нь
Магадгүй энэ нөхцлөөс харахад нэг хүсэхгүй байгаа гэж магадгүй. Гэхдээ тэр хүнд хийм хөдөлгөөн бол үзүүлнэ гэсэн үг. За энэ доотлын тарот үзрүүдээр Nine of Pentacles, The Star үзэр, World үзэр гэж ихтэй гоё үзрүүд гарч байгаа. Ер нь бол маш гоё. За Nine of Pentacles бол юу хэлж байна? Өөрийг чинь өөртөө итгэлтэй те, үн цэнтэй. Ер нь алдаж болохооргүй хүн байна гэж бодсон гэсэн үг. Ийм хүнийг одоо бодож эцэстэн тэгээд явах юм байна л та тийм. За ер нь алдж болохгүй нэ гэдэг дээр шийдвэр гаргаад тэгэл нэг үйлдэл хийх гээд байх шиг байна. За Star үзэр. За тэрний хувьд болохоор чи өөрөөсөө одоо юу гэх юм? Од шүү дээ тий. Найдвартай хүн. Зөв хүн тий. Одоо чамаас илүү зөв хүн гэх юм уу, илүү сайн хүн гэх юм уу, илүү одоо энэний хамгийн одоо тэр эсрэг хүний чинь хувьд бол хамгийн одоо бест хувилбар нь чийл байна л гэсэн үг. Чамаас илүү байхгүй л гэж бодож байгаа гэсэн үг. The World үзэрч гэсэн бас их том тийм. Энэ холбоо энийгээрээ дуусахгүй гэсэн үг. Дуусчин гэж магадгүй за энэ нэг ийм тохиолдол болоод ингээд дуусчлаа гэж бодсон бол үгүй харин ч эсрэгээрээ хорвоо дэлхий нөгөө иргэдгээрээ эргэж ийн гэдэг шиг эргээд тантай одоо шин шатанд тийм арай өөрөөр харьцна гэсэн. Арай өөрөөр харьцааны эхлэл. Сүүлийн 1-2 сарын дотор, сүүлийн цаатлан 3 сарын дотор болно гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг believe in yourself. Өөртөө итгээ гэж тийм. Чиний зүг байсан шүү. Энэ хүнийг одоо нэгсэндээ уучлалт гуйхаар болтол нь одоо өөрийнхөө үнцнийг хадгалж байж чадсан шүү гэсэн одоо ерөнхий бол товч мессеж дээ. Тэгэхээр өөртөө итгэрээд. За тэгээд дүгнэлт хэлэхээр болохоор яг юу гэх гээд энэ хэр тийм ээ. Тэр хүн бол чамайг одоо ингэ санаж байна, санаад байна тийм. Тэгээд өнгөрсөнд харамсаж байна. Уучлалт гуйх одоо тийм хүсэл байна, мэдрэмж байна. Одоохондоо хөдөлж чадахгүй нэгсэндээ өөртөө итгэлгүй байна. Харин бодсоор гаргасан шийдвэр нь одоо тийм энэ хүнийг ерөөсөө л алдаж болохгүй хүн гэж одоо тэрэн дээр л буuna гэсэн үг. За тэгэнгүүт өмнө харьцснаас бүр шал өөр төвшөнд чамтай харьцнаа л гэсэн үг болоод явчлаа. Яа гэж жоохон айгаад байна л да. Нэг итгэлгүй байна л да тийм. Жоохон өнгөрсөн жоохон буруу юм хийчлаа гэдгийг ойлгоод байгаа учраас итгэлгүй. Түүнээс өнөөдөр ч маргааш чамтай эргээд харьцан холбогдъё гэдэг нь бол одоо дотоод сэтгэлд нь бол бүр ингээд нэг асж байгаа гэдэл одоо өөрийгөө барих гэж бол биш л дээ. Тэг зүгээр нэг очиод хийлж уучлалт гуйчих зүрх байхгүй, зориг байхгүй л гэсэн үг. За тэгэхээр таны бодж байгаа тэр хүн яг яаж ийн гэхээр чиний үн цэнтэй гэдгийг бол одоо мэдж байна гэсэн үг. Ямар өндөр үн цэнтэй өндөр үн цэнтэй өөрийнхөө нөөд бол бүр од шиг тийм үн цэнтэй хүн. Тэгэхээр тэр бол чам руу ирэх ёстой. За тэрэнд нь бол чи итгээрэй гэж байгаа юм. Believe in yourself. Тэг ямар нэгэн үйлдэл бол хийх хэрэггүй юм байна л да. Өөрөө бодож, өөрөө тунгаагаад, өөрөө буруу зөв болоод тэгээд эргээд үйлдэл хийх юм байна гэсэн үг. За ингээд тэр хүний одоогийн бодож байгаа мэдэрж байгаа юм нэг юм байна. За ямар ч гэсэн тийм товч өгөөд их гоё тийм мессеж өгдөрлээ гэж бодож байна. За уншлага сонссонд баярлалаа. Баяртай амжилт хүсье. За 2 дугаар группийн уншлага. За тэр одоо юу мэдэрч байна вэ? Таны талаар те юу бодож байна вэ? Мэдэрч байна вэ гэж унших гэж байна. За хүзрүүдийн нийтийн нэрг бол яг юу хэлэх гээд байна? Энэ дэр бүр тантай ерөөсөө энгийнээр уучраагүй тийм бүр twin flame гэж байгаа байхгүй тийм soul mate гэдээ ярьдэн ш тийм нөгөө заяаны хань маань гэдэг одоо үлийн үрийн уучрал гэдэг. За тантай бол ер нь тийм төрлийн энержи гарч ирж байна гэсэн үг. За together
together тий. Тэгээд twin flame. Бүр look for sign гэдэг. Энэ бүр ингээд тэнгэрээс одоо юу гэх ингээд ертөнцөөс ирж байгаа танд ирж байгаа. Ерөөсөө нэг анхааруулах дохио гэдэг шиг тий. Маш хүчтэй татагдaltaд. Шийдвэр гаргахын өмнөх эргэлзээ байгаад. Энэ хүн яг миний заяаны ань мөн үү гэл. Эсвэл би зүгээр одоо ингээд татагдаад байна уу? Нэг л онцгой санагдаад байна. Гэхдээ яг энэ нь яг юу вэ гэдэг дээр та эргэлзэж байгаа гэсэн үг шүү. За түүний тэр болохоор яг юу тий бодж өгнө хэр тий чамтай хамт байхыг хүсэж байна. Бүр өсөл. Яа тэгвэл чиний дэргэд чамтай хамт байх үед айгу аз жаргалыг мэдэрсэн гинэ. Аз жаргалтай шал өөр байсан гин. Бусдаас шал өөр. Одоо нэг цаанаасаа л нэг юм аль хэзээний мэддэг байсан хүн шиг. Эсвэл ерөөсөл аз жаргал гэдэг юм хин нэгэнтэй байхдаа огт мэдэрч байгаагүй байсан бол шал өөр төрлийн аз жаргалыг мэдэрсэн гэсэн үг нэг тийм тайван амгалан тэгтэй нэг тийм хажууд нь байгаа л аймаар тийм мэдрэмжийг та тэр хүнд өгсөн гинэ. Тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг хөнгөн зүгээр нэг юм дурлсан дурлал морлол бол биш ерөөс ингээд бүр сэтгэлийн сүнсний гүн гүнзгий холбоо сүнсээрээ татагдаад байгаа гэсэн үг. Тэр сүнсний татагдaltaал бол энгийн нэг одоо нэг сэтгэл одоо юу гэх нэг хөдлөл дурлал хайр гэж андуурдаг юмнаас бол одоо шал арай өөр байдаг шүү дээ тийм. Тэгэхээр бүр онцгой нэг ингэ санагдаж байгаа гэсэн үг. Яагаад ч юм би энэ хүнд нэг тийм бусдаас өөрөөр татагдаад байна гэдгийг л одоо тэр хүн мэдэрч байна тийм. Гэтэл look for sign гэдэг дээр бас юу гэх гээд байна гэхээр энэ шийдвэрээ гаргаж чадахгүй онцгойгоор татагдж байгаагаа мэдж байгаа ч гэсэн шийдвэрээ гаргахтаа эргэлзээд байна гэсэн үг. Эргэлзэж гин гэж. Нэгсэндээ дотоодын дуу хоолой, дотоодын сэтгэлийн тэр сүнслэгийн тэр татагдаад байгаа байдалтай нэг итгэж чадахгүй эргэлзээд байна. Яг өмнө нь яагаад гэвэл энэ хүнд ийм юм тохиолдож байгаагүй учраас яг юу болоод байгаагаа ойлгох гээд эргэлзээд байна гэсэн үг байхгүй юу? Яг зөв юм уу, буруу юм уу, яг юу болоод байна гэдэг. Ямар ч гэсэн нэг онцгой байгааг бол мэдээд идэг. Тэгсэн хэрнээ нэг л сонин гэдэг шиг тийм. Тэгээ энэ нь яг зөв үү, буруу юу гэх чинийгээр ингээд эргэлзээд байна л гэсэн үг шүү дээ. За Empress үзрээр чамааг болохоор маш одоо тийм өндөр үнцэнтэй, өндөр одоо юу гэх эмхтэйлэг бүр тийм. Хүнийг өөртөө ингээд татах баг нэг соронц шиг өвдөстэй юм шиг ингэж өөрийг нь татж ийн гинэ. Өөр юм мэдлгүй одоо зүгээр ерөөс чам руу урсаад байна гэх ингээд дотоод сэтгэл дотор одоо мэдрэмж нь нэг голын урсгал дээр ингээд урсаад ирж байгаа юм шиг л ерөөсөө чам руу ингээд соронцтоод байгаа юм шиг татж ийн гэж хэлэх гээд байгаа байхгүй бүр айгүй хүчтэйгээр. Тэгэхээр энэ хүнийг бол алдаж болохгүй гэд ингээд одоо дотроос нь юу өгөөд байна гэсэн үг. Мэдрэмж өгөөд байна гэсэн үг. За тэгээд энэ хүн айгүй их одоо дэнсэлж байна. Өмнө нь зөв үү, миний мэдрэмж зөв хэлж гин үү, буруу хэлж гин үү гэдэг дээр зөв шийдвэрээ гаргахын тулд маш их бодож гин. За тэр нь болохоор яагаад ингэж бодож байгаа вэ гэхээр тийм. Өмнө нь энэ хүн тийм жоохон алдаатай буруу сонголт хийсэн. Одоо яг тэр нь нөлөөлөд байна гэсэн үг байхгүй юу? Ахаад тэгчих үедээ гэсэн. Гэтэл эн чинь өмнөхөөс нь шал өөр байгаа байхгүй юу? Тэгэхээр маш хашир хүн гэсэн үг тийм. Тэгэл одоо яг ингээд зөв шийдвэр гаргахын төлөө одоо маш их бодож дэнслээл байж байгаа л гэсэн санааг Justice үзэр гонь хэлж байгаа. За Seven of Cups гэдэг тийм. Энэ юусэн ингээд одоо тэр нэг эргэлзээгүүдийг хэлээд байгаа. Ийм олон юм дээр заавал зин зөв буруу юу ийм тийм үү гэд ингээд эргэлзээд байгаа. Чамайг маш их ингээд одоо энэ бүр гайхацсан те энэ хөрхөн зураг нь ямар хөөрхөн нүд нэ. Нэдэрч юм. Өмнөхөр гайхаад байгаа байхгүй юу? Энэ өмнө нь хийж ингэж байгааг одоо гэлэстэ бүр ингээд гайхаал.
Тэгээ магадгүй энэ хүний хувьд те өөр сонголтууд байгаа гэж магадгүй. Эсвэл зүгээр энэ бодлын айгүй олон эргэлзээнүүд байгаа гэж магадгүй. Шууд утгаараа өөрөөс чинь гадна өөр сонголтууд бас байгаа л байгаа. Нэг хоёр. Юу гэж 7 бол байна гэж бол арай байхгүй баг. Зүгээр тэгтээ ер нь нэг бол тийм сонголтондоо эргэлзэж байгаа, нэг бол олон төөрөгдсөн бодолдоо эргэлзэж байгаа гэсэн үг шүү. За тийм учраас тодорхой алхам хийхгүй тийм өөрийг чинь бол хүсэж байгаа, бүр дотроос татагдаад байгаа. Тэгсэн хэрнээ нэг тийм тодорхой алхам хийгээгүй байхаа, хийхгүй нэг өөрөө бол яг одоогийн байдлаар бол тийм энэ хүн чамд үнэхээр ингэж байгаа гэдэг талаас нь мэдэхгүй л яваа болоод гэж хэлмээр юм байна. За тийм болохоор энэ хүзрийн уншлага бол нийтдээ танд одоо хүрлээ. Тэгэхээр таны бодож байгаа тэр хүн бол өөрийг чинь онцгойныг ингэж мэдэрч байна гэсэн үг. Онцгойгоор татагдаад байна. The best is yet to come гэнэ те. За энэ хөдрөөр болохоор те ерөөсөө хамгийн шилдэг нь одоо өмнөх өөр харьцаануудаас арай өөрөөр одоо яг ирж байгаа цаг үе. Энэ бол одоо нэгсэндээ бусдаас өөр шүү гэдгийг. За тэгэж хэлж гинэ гэсэн үг шүү. За ингээд энэ одоо 2 дугаар группийн уншлага таны бодож байгаа тэр хүн бол таныг бүр онцгойгоор мэдэрч байна л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр нэг мэдрэмж нь ингээд өөртлөө чинь татагдж байгаа мэдрэмж бол маш хүчтэй байгаад байгаа хэрнээ үйлдэл нь бол удаан байхаар хүн байна гэдэг. За гол юм тэнд байх шиг байна да. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Баяр таа. За 3 дугаар группийн уншлага. Тэр хүн одоо юу мэдэрч байна вэ гэсэн сэдвээр уншлага хийх гэж байна. За энэ болохоор ер нь бусад хувилбараас хамгийн романтик нь тий. Хайр. Тэгээд уулзалт тий, уулзалт. Тэгээд одоо сэтгэлээ нээх, мэдрэмжээ нээх, юмаа нээх, одоо тий хүслээ нээх. За ийм энерги одоо давмгайлсан картууд байна. За гол картууд нь тий энэ abundance, if you believe it. Энэ ч энэ тэр rendezvous гэдэг юм одоо тий юу гэж байна шүү дээ. Чамд үнэхээр хайртай, маш хүчтэйгээр уулзах хүсэлтэй байна. Яг одоо уулзах хүсэл маш ихээр төрж байна гэсэн үг. За lovers, queen of cups, бүр three of cups гэдэг дан ерөөсөө тийм хайрыг тийм аз жаргалыг сонгох гэсэн мессежийг бүрөөсөө их чухал гоё мессежүүд орж ирж байна гэсэн үг. За хөзөр болгоныг тус тусад нь задлаад үзвэл abundance гэдэг үзрээр яг юу хэлэх гээд байна гэхээр тийм чамтай байх үедээ ерөөсөө маш их аз жаргалтай байдаг гинэ. Аз жаргалыг мэдэрдэг. Тэгээ энэ хүн л намайг хамгийн аз жаргалтай болгож байгаа нэгсэндээ баг миний Азийн од гэх үү. Аз жаргалын од гэх үү одоо ерөөсөө тэгж боддог гэж тэгж хайрладаг гэнэ. Чамтай байхдаа хорвоо дэлхийн эзэн шиг хамгийн их аз жаргалтай болдог гинэ. За if you believe хэрв чи итгэх юм бол те чи итгэх юм бол тэр хүн бас энэ харьцаанд маш их итгэлтэй байхыг хүсэж байна. Тэгээ болох уу гэж одоо нэгсэндээ чиний бас зүгээс нөгөө юуг нь хараад байна гэсэн үг байхгүй юу? Чиний мэдрэмжийг гэх юм уу, чиний саналыг гэх юм уу. Тийм болохоор би энэ харьцаанд бол итгэлтэй байхыг хүсэж байна. Чи яах вэ гэсэн маягийн тий. Тэг ер нь тэгж болох уу гэсэн тийм
одоо мэдрэмжтэй байгаа гэсэн үг. За Renzos тэнд хамгийн хүчтэй мессеж нэнд. Чамтай бүр уулзахыг маш ихээр хүсэж байна гинэ. Тийм. Хоёулахнаа хамтдаа байх газар, байршил одоо хажуу ойрд нь өөр хинч байхгүй газарт хоёулахнаа хамтдаа байхыг хүсэж байна гэсэн үг. Тэгэхээр бодвол мэдээж тийм хинт санаа зовхгүй ирчлэхээс ихсүүлээд ер нь гоё байх л байна л да. Тэгэхээр яг тийм юмыг хүсэж байгаа энерги шүү дээ. За тарот хөзрүүдийн энержи болохоор яг юу гэж хэлж байна? Эднэр ерөөсө тэр чигээрээ бас хайрыг ерөөсө цэвэр хайр сэтгэл бие сэтгэлийн холбоо чамд бүр 100% татагдсан гэсэн үг. Чамайг бол гайхамшигтай эмгтээлэг гоё тий. Ерөөсөө чи байхад бүх юм дүүрж байгаа. Чамд бол чин сэтгэлээс үнэхээр хайртай. Тэгээ чамайг бас өөрт нь ингэж хайртай байгаасаа гэж итгэхийг хүсэж байна. Тий. Хоёулаа л адилхан хоёр биендээ юм байгаасаа гэж хайртай байгаасаа гэж итгэмээр байна гэдэг. Гэхдээ энэ хүний нэг онцлог нь би бол тийм байна, чи ямар байна гэсэн яг нэг тийм харилцаа одоо тий энэ тэнцүү харилцааг хүсэж байгаа. Тэгээ маш гоё зөөлөн эмгтээлэг халамжтай хүнийг хайрлаж чаддаг хүн гэж бодож байна чамайг. За тийм болохоор чамд сэтгэлээ нээхийг хүсэж байна. Одоо энд нэг жаахан хаалттай байгаа шүү дээ. Сэтгэлээ нээхийг. Яг одоо болтол сэтгэлээ нээж амжаагүй байгаа ч юм уу? Эсвэл зарим улсад амжилттай. За амжаагүй байгаа улсууд байвал юу гэж бодож байна гэхээр чамааг ямар байгаа бол яг над шиг байгаа болов гэдэг дээр л жоохон одоо ингэж харзанж байгаа л гэсэн үг. Түүнээс биш ерөөсөө чамд бол 100% татагдчихсан. Хөө. За тэгэхээр энэ 3-ын аягаар юу гэхээр уулзалтахыг хэлж байгаа тийм. Болзоог хэлж байгаа. Хаа нэгтэй гоё тийм одоо нэг цаг кофе уугаад хамтдаа гоё цагийг өнгөрүүлэхийг хэлж байгаа. Хамт хөгжилтгийг хэлж байгаа. Хоёулахнаа байх газрыг хэлж байгаа. Дахин холбогдохыг хүсэж байна гэсэн. За тэгээд энэ сонголтын үзрээр юу хэлж байгаа нэхэр choose happiness гэхээр аз жаргалыг сонгох гэсэн үг шүү дээ тий. Аз жаргалыг сонгох. Айх хэрэггүй гинэ. Айх хэрэггүй. Одоо энэ харилцаа болвол тий чамд аз жаргалыг авчирна. Ягаад гэвэл тэр эсрэг талын чинь хүн чамайг үнэхээр хайрлаад байгаа учраас энэ харилцаа чамд итгэж болох харилцаа шүү. Энэ харилцаа бол чамд аз жаргалыг авчрах харилцаа шүү гэдгийг энэ хөзрөөр чам одоо өөрт чинь дамжуулах гээд байна гэж. За тэгэхээр энэ бол зүгээр нэг крашалсан, дурлсан асуудал биш. Чин сэтгэлээсээ бүр хайрлсан хайрын цэвэр энерги мессежүүд танд хүрлээ. За та их азтай үнэхээр сайхан хайртай учирсан байгаа юм шиг байна. За тэгээд танд амжилт хүсье, аз жаргалыг хүсье. Уншлах сонссонд баярлалаа. За 3-р группийн уншлага тэр одоо 3 биш шүү 4 юм байна. Сүүлийн төгсгөлийнх тий андуурч байна. За sorry. За тэр одоо юу мэдэрч байна вэ? За хөзрүүдийн нийт энерги тий маш хүчтэй хүсэл тий бүр хүсэл. Тэгээ дотроо нэг жоохон бодлаад гэх юм уу жоохон эргэлзээд байгаа байдал. За тэгж хаад гинти нэг юм алхам хийх. Магадлалын энерги байна гэсэн үг. Энэ бүр ерөөсөө маш хүчтэйгээр одоо бараг дотроос шатчихин гэсэн үг шүү дээ. Burning desire гэдэг. Өөрлөв чинь хүчтэйгээр бүр ингээд бараг өөрийн мэдлгүйгээр татагдаад хүчтэйгээр хүсээд ийн гэсэн үг. За adventure opportunity
Opportunity зөв ч уншиж байгаа бурууж уншиж байгаа мэдгүй. За Burning Desire. За энэ хөзрүүд Burning Desire болохоор ерөөсөө саясантай бүр ерөөсөө энэ бол одоо баг нөгөө өөрийн мэдлгүй сая нэг хэлсэнтэй одоо давтан хэлэх гэдэг нэг өөрийн мэдлгүй нэг айхтар нэг соронц шиг татагддаг нэг юм байгаа штэ. За тэрийг хэлээд байгаа шүү ер нь те. Тэр нь яг юу вэ гэхээр сэтгэл мэдрэмжийн биш нэг гэсэндээ би физиологийн гэсэн үг. Тэгэхээр ойлгон те. Тэгэхээр за тийм талын таталцал маш хүчтэйгээр байна гэсэн үг. За adventure чамтай шин зүйл эхлүүлэхийг хүсэж байна. Хэрв одоо шин туршилт гэх юм уу те шин арай өөр юм хийж одоо үзхийг хүсэж байна гэсэн үг. Тэгвэл ямар байх бол гэдээ одоо доторх төсөөлөд бодоод байна гэсэн үг шүү бүр. За тийм ингэж үзүүл яах вэ? Тэгж үзүүл яах вэ? Хамтдаа ангиул яах вэ гэсэн маяг юм бүр. Олон одоо тэр бибислогийн талаас л юм шиг байна янз бүр. Тэгээд тэрэн дээр бараг туршилт хийж гэж боддог ч юм уу нэг тиймэрхүү сонирхолтой төрлийн нэр байна гэсэн үг. За opportunity энэ бол угаасаа тий уулзах, холбогдох боломжтой. Харин яг ингэж хүчтэйгээр татгаж байгаа хүн бодвол ингээд тэр боломжоо ашиглаад одоо холбогдоод одоо юу гэх юм уулзаад уучраад за ер нь тэхэл юм байна тий. Тийм төрлийн энерги л гэсэн үг. За тэгээд 6-гийн энэ болохоор өөрөө одоо нэгсэндээ бусдаас илүү сонгогдоод байгаа гэх юм уу? Хамгийн их таарч тохирж байгаа нь гэх юм уу? Хамгийн их хамтдаа янз бүрийн одоо аялал тий энэ юуны ч аялал байж болно шүү дээ. Бодитоор зугаалга аялал байж болно. Би физиологийн талын аялал байж болно тий. Гэх жишээний одоо тэр тал дээр бол хамгийн одоо энэ хүний хувьд хамгийн одоо бүр ерөөсөө тий хүчтэй холбоо үүсгэж татж байгаа хүн нэ гэж. Энэ мөн үзрээр нэг жоохон юу гэх юм эргэлзээ гэх юм эйдс гэх юм уу. За тэгээд хэлүүл яадаг бол ингүүл яах бол яг нөгөө нэг өөрийнхөө яг энэ дотоодын хүсэлтэд байгаа сэтгэлдээ байгаа болгоныг өөрт чинь бол одоо шууд утгаараа мэдээж хэлээг байгаа. Тэгвэл дотор талд нь бол нэгсэндээ шил өөр хүсэл бодол юм байгаа гэсэн үг. Тэрийг илэрхийлэхгүй. Томтоо бол нэгсэндээ их олон төрлийн өөр юм үзэж туршиж ингээд одоо ийм хүсэл байгаа даа. Тэрийг нэгсэндээ нуучаад байна л гэсэн үг. Тэг хэлүүл яах вэ? Зөвшөөрөх лөө яах вэ? Хийж үзүүл яах вэ? Зөвшөөрөх лөө яах вэ гэсэн тийм эргэлзээг хэлж байгаа байхгүй юу? Тийм болохоор яг одоогийн байдлаар тэр хүн юу яаж яана гэхээр өөрийгөө ч бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа. Өөрийнхөө ойлгохгүй гэхээс л өөрийнхөө дотор талд болж байгаа юм ил гаргаж байгаа дүр хоёр нь зөрчилдөд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чи бол мэдээж ойлгохгүй байгаа гэсэн үг. Энэ хүн өөрийгөө тийм нөхцөл байдалтай байгааг чамд илэрхийлээгүй. Учираас тэгэхээр чи одоо юу гэж санаж байгааг мэдэхгүй гэсэн үг шүү дээ. За Knight of Swords. За тэгжсэн одоо нэг хүслэн дийлэхгүй гинт мессеж бичих ч юм уу тий. Залгах ч юм уу, ярих ч юм уу, шууд алхам хийнэ гинэ. Шууд бүрөөсөө одоо гинт өөрөө чинь санаагүй бодоогүй байж хахад бүрөөс гинт гэрээ чин гадаа ирчдгүй гараад ир гэж гэдэг ч юм уу. Гинт ажиллаж байгаа нөхөө гараад ир гэдэг ч юм уу нэг тийм гинтийн байдлаар тэр нь яаж юм гэхээр өөрөө дотоод хүсэл тэмүүлэлдээ шатаад одоо ямар ч тийм төлөвлөөгүй алхам хийгээд гинтийн байдлаар ирнэ гэсэн үг. За гэхдээ ингэж гинтийн байдлаар ирэхдээ энэ хүн удаан бодсон байхгүй. Тэрийг чамд илэрхийлж чадахгүй байгаад байсан хэрнээ сүулдэ барьж дийлэхгүй ирнэ гэдэг ойлголт шүү. За олон юм бодож байгаа хооронд зүгээр л яваад очие гэл өөртөө гинт шийдвэр гаргах гинт ирнэ гэсэн үг байхгүй юу? Очиж байгаа шууд ингээ ярилцээч гэдэг юм уу тий?
Тэгээ очиж байгаа л зүгээр чиний ингээд бодол санааг ингээд нэг уулзаад үзэхэр учир нь олон үсттэй гэдэг нэг юм байгаа шүү дээ тий. За тиймэрхүү байдлаар энэ хүн тань руу ирнэ гинэ. За чамд ирж байгаа мессеж нь болохоор stay positive гинэ. Эерэг байдлыг хэлж байгаа. Бүх зүйл тодорхой биш байж болно. Гэхдээ энерги нь тань руу татагдж байгаа хүч энерги бол хүчтэй гэдэгт итгээрэй гинэ таны. Одоо хин нэг ингээд одоо бие сэтгэлээр нь ч одоо бүр ямараар нь ч вэ ингээд сорон шиг гайхамшигтай байд сууж болохгүй болтол татна гэдэг чинь өөрөө амар том увдс авиас одоо юу байдгийг одоо тийм юм шүү дээ тийм угаасаа. Тэгэхээр энэ ч гэсэн бас их гайхамшигтай хувилбар байна тийм. Их сонирхолтой тийм гоё хувилбар байна л гэж бодож байна тийм. Тэгээ товч өгөх тодорхойдоо тэр чамайг хүсэж байна. За тийм шүү заяа окей. Яг тийм төрлийн мессеж танд ирж байна. За ингээд уншлах сонсонд баярлалаа. Амжилтыг хүсье. За хэрвээ миний уншлах мессеж таарсан таалагдсан бол subscribe дарж сувгийг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.